Бурхан мэрэгэн ухаан бол ичлээ сүнсийг өгөөд өөрийгөө мэдүүлээсэ. Дараа нь зүрхнийх нь бэлмийг хийгүүлээсэ. За тэгээд дуудлагын өвийн найдварын баялагийг мэдээсэ. Тэгээд цаашаа нь 19 дэх эшлэл гарах юм бол хүч чадлыг мэдээсэ гэж. Өөрөөр хэлбэл тэр 1-р бүлгийн эхний хэсэг дээр Эфес чуулган төлөө залбирахдаа эдгээр дөрвөн зүйлийг мэдхийн төлөө гуйсан юм аа. Бурхан мэрэгэн ухаан болон ичлээ сүнсийг өгөөд мэдээсэ гэж гуйсан бол. Харин өнөөдрийн Илж Паулын 2 дахь залбирлын хэсэг дээр тэрээр Эфес чуулганд бас адилхан дөрвөн зүйлийн төлөө гуйхдаа энэ дөрвөн зүйл амьдралд нь байгаасай гэж гуйсан юм байна. Оршил маягаар хэлбэл эхнийх нь тодорхой хүн хүчтэй болохын төлөө. Дараагийнх нь Христ зүрхэнд нь нутгалахын төлөө. Гуравдугаарх нь хайрыг ойлгохын төлөө. Дөрөвдүгээрх нь Бурханы бүх төрлөөр бэлтгэхийн төлөө гуйсан юм. Эдгээр үгийг сонсохоор чихэр бичэн байр сав биш болохоор жоохон хол сонсогдож магадгүй. Гэхдээ бид юу вэ? Баян төлөвшөё гэдэг байгаа тийм үү? Бид бор хоол идэж сурмаар байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дөрвөн зүйлийн төлөө Илж Паул гуйсныг бид харах боломжтой гэсэн утгатай юм байна. Тэгэхээр бидний Илж Паулын энэхүү залбирлын хэсгүүдийг харуул бидний өдөр тутмын залбирал ямар юм хувиа хичээсэн өөрт төвтэй юм бэ гэдгийг харж байна. Бидний их өдөр бүрийн залбирал их маань хувийнхаа ажил төрлийн төлөө, мөн бас үр хүүхдийн төлөө, хоол ундны төлөө, мэдээж хаяа бас ус үндэстнийхаа төлөө цуглааны төлөө гуйж байгаа. Хэдээ би тодорхой ямар нэгэн зүйлийг авахын төлөө их хвчлэн гуйдаг. Ямар нэгэн зүйл бүтгэхийн төлөө гуйдаг. Илж Паулын Эфес чуулганы төлөө гуйж байгааг болдог харвал тийм биш аа. Тэрээр тийм болохын төлөө гуйдаг. Тэр хүмүүс тийм болохын төлөө гуйдаг. Өөрөөр хэлбэл Илж Паулын гуйж байгаа зүйл нь материалын зүйлээс илүүгээр бодит ажил төрлийн тохиолдож байгаа зүйлсээс илүүгээр илүү сүнслэг зүйлсүүд хүний гадна талын өнцгөөс доторх зүйл рүү нь илүү их гуйсан байгааг анзаарах боломжтой. Тэгэхээр бид төлөвшөх тусмаа гадна талаас илүү дотор илүү чухал юм аа. Саваас илүү доторх зүйл нь агуулга илүү чухал юм аа гэдгийг бид ойлгох боломжтой шүү дээ. Тийм хүмүүс байгаасаа гэж яриад байна. Тэгэхээр юуны дөрөнд бүгдээрээ 14, 15 дахь эшлэгийг дахин нэг уншийе. 14, 15. 3. Ийм бүгд отгоо овгийн нэрлдэг түүн залбирч байна. Амен. Иймд гэж эхэлж байгаа анзаарч байгаа. Өөрөөр хэлж Паул өмнөх хэсгээр өөрийнхөө үйлчлэлийг ярьсан шүү дээ, тийм үү? Би шоронд байна. Та минь л зүрх битгий алдаарай. Би үнэхээр маш чухал нууцын үйлчлэлийг авсан. Христ дотор тэнгэр газар бүх хүмүүсийг нэгтгэх, Христ дотор харь үндэстэн хүртэл Бурханы ард түмэн болох энэ нууцыг аваад энэ үйлчлэлээ явсараагаад би энэ шоронд орсон зүрх битгий алдаарай гэж хэлээд тиймд би эцгийн өмнө өвдөг сүгдэн залбирч байна гэж хэлсэн байна. Тэгэхээр энэ илэрхийлгийг харах юм бол Илж Паул Бурхан залбирахдаа Бурханы юу гэж дуудсан мэд хоёр анзаар дуудсан анзаарч болно. Эдгээрх нь Паул тэнгэр газ дээрх бүх отог овгийг нэрлдэг түүнд гэж хэлсэн байна. Бурхан бол тэнгэр газ дээрх бүх отог овгийг яадаг юм аа? Нэрлдэг юм аа гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл энэ юу гэсэн үг вэ гэхээр Бурхан тэнгэр газар дээр байгаа бүхэл отог овгийг мэддэг юм аа гэсэн үг юм аа. Тэдэнд нэр өгдөг юм аа гэдэг маань өөрөөр хэлбэл Бурхан тэднийг бүтээгч юм аа гэсэн утга юм байна. Өөрөөр хэлбэл Бурханаас та ямар ч хүний нэрийг асуусан Бурхан хэлж чадна гэсэн үг юм. Учир нь Бурхан түүний нэрийг өгөхөд байсан. Бурхан тэр отоо аймаг хүнийг мэддэг гэсэн үг юм байна. Тиймээс Илж Паул Бурхан бол тэнгэр газар дээрх бүх отог овгийг нэрлдэг буюу бүтээгч, эрх мэдэлд эзэн юм аа гэж түүний нэгдүгээрх нь итгэж түүнд хандан залбирч байгаа юм. Тэгэхээр бидний Бурхан бол зүгээр нэг л зүйлийг хийж чаддаг Бурхан биш юм шүү дээ. Бидний Бурхан бол зөвхөн яг галын Бурхан галынхаа юм хийдэг шиг л бидний Бурхан зөвхөн галтай усттай холбоотой асуудлыг ч юм уу ажил төрөл бүтэмжтэй байдалтай холбоотой асуудлыг хийдэг Бурхан биш юм аа. Тэрээр тэнгэр газ дээр бүх отог овгийг мэддэг, нэрлдэг, тэднийг удирддаг, тэднийг чиглүүлдэг нэг юм байна. Тэг хүмүүс энэ итгэхээс гэж яриад байна. Харин Бурхан үргэлжлүүлэн Бурханыг Паул ихтэй түүнийг хэн гэж дуудаж байгааг анзаарч байна. 14 дэх эшлэгийг харах юм бол эцгийн өмнө гэж хэлсэн байна. Энэ тэнгэр газ дээр бүх отог овгийг нэрлдэг тэрээр бол миний Бурхан эцэг юм аа гэж хэлж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл тэрээр залбирахад хэн залбирж байгаа гэдгээ маш тодорхой мэдэж байсан гэсэн үг юм аа.
Заримынхын хувьд бурхан бол тэнгэр газ дээрх бүх отог овгийг нэрлэдэг нэгэн мөн боловч зөвхөн бурхан төдий байдаг бол Паул тэр бурхан миний эцэг юм аа гэж хэлж байгаа даа. Ийм өөрөөр бид бурхантай харилцах харилцаа маань эцэг хүүгийн харилцаа болох ёстой юм аа. Эзэн боолын харилцаанаас бурхан хүн гэдэг харилцаанаас цаашлаад бид эцэг хүү, эцэг охин гэсэн харилцаа руу бид орох ёстой юм байгаа юм шүү. Тэр эцэг тандан залбирч байна гэж. Тэр өөрөөр хэлбэл бурханыг тэрээр үнэн зөв бодтойгоор харж чадж байгаа учраас түүний өмнө залбирах итгэл түүний дотор бий болж байгаа гэдгийг дахин сануулж байгаа юм байна. Гэтэ Паул залбирахдаа яаж залбирсан гинэ? Өвдөг, сөгдөж. Энэ үгийг уншаад таад нэг юм сэтгэл хөдлөхгүй байж магадгүй. Гэтэ юудын хүмүүсийн заншлын дагуу тэд үргэлж босоо зоссон чигээрээ залбирдаг байгаа юм. Юудын хүмүүс үргэлж хааж явсан босоо чигээрээ иймэрхүү маягаар ингэж залбирдаг хүмүүс байна. Өвдөг сөгдөж байгаа нь улам илүү хичээнгүйлэн залбирж байгаа үед гарч байгаа илэрхийлэл юм. Библиэр харах юм бол их залбирал харах юм бол юудэш хүмүүс боссон зоссон чигээрээ залбирж байсан бол цөөн тооны удаа өвдөг сөгдөн залбирсан хүмүүс байдаг. Тэрний нэг нь Илия гэдэг хүн ба. Хуучин гэрээнд гардаг тийм үү? Илия 3 жил 6 сарын турш бороо ороогүй байхад бороо оруулахын төлөөдөг хармаал уулан дээр гарахтаа мөн өвдөг сөгдөн бурхнаас залбирч тийхүү бороо оруулсан байдаг. Дараа нэг нь Даниэл гэдэг хүн байгаа тийм хуучин гэрээнд дээр. Даниэл өдөрт 3 удаа Иерусалим руу хандсан сонгоо нэгээд 3 удаа өвдөг сөгдөн тэрээр өдөр болгон залбирдаг байсан байна. Хамгийн сүүлд бидний эзэн Иесус зармаас овлох өмнөх шөнө Гетсеманы цэцэрлэгт тэр өвдөг сөгдөн эцэг минь хэрэг боломжтой бол нагийн надаас өнгөрүүлээч гэвч миний хүслээр биш таны хүслээр болог гэж залбирсан байдаг. Цөөн тооны үед юм аа. Тэгэхээр бид бурхан руу хандан муу зогссон чигээрээ, суусан чигээрээ, алхаж байгаа чигээрээ залбирч болох ч гэсэн замдаа бидний хувьд ямар залбир хэрэгтэй юм аа? Өвдөг сөгдөж залбирх хэрэгтэй юм аа гэж юм. Зогссон чигээрээ залбирч болохгүй юм байхгүй. Харин өвдөг сөгдөн залбирна гэхвэл бид бурханы өмнө бидний хандлага ямар байгаа юм бэ гэдгийг харуулна шүү дээ. Зарим хүмүүс би сэтгэл дотор өвдөг сөгдөнө. Сайн байна. Сэтгэл дотор өвдөг сөгдөж болж байна. Гэтэ бас бодтойгоор бурханы өмнө өвдөг сөгдөж залбирч сурах хэрэгтэй юм байна шүү. Учир нь та энийг бодох нэг өөр, үйлдэх нэг өөр. Та үйлдэх үед та бодож байгаа тэр зүйлс таны амьдрал дээр бодод ажил хэрэг болж байгааг харах болно. Бурхан нэрээ таны бүтээгч юм аа. Тэр агуу нэг юм аа, тэр миний найдах ёстой нэг юм аа гэдэг энэ өвдөс гэдэг үедээ ойлгох бол. Залбирдаг хүмүүс болцгоё. Мөн бас өвдөс сөгддөг хүмүүс болцгоё. Өвдөс сөгдөө залбираад үзээрэй. Өвдөс сөгдөө залбирч үзчихсэн хүмүүс гараа өрөхгүй. Бас чүнг хүмүүс гараа өргөчлээ. Та намайг мэдэхгүй байна, би өргөдөг. Сайн байна. Сайн байна. Энэ зүйлийг хийх хичээгээрэй. Уулан дээр гаж өвдөс сөгдөж нэг залбирч үзээж. Арай өөр төвшөнд харагдах бол. Би та нэг зүйл хүсмээр байгаа нь эзнийг магтахтаа, эзний хандан залбирахтаа аль болох ийм уулан дээр өндөр газар байна гэж хаяа чулуу төсөөлөнгөө эзнийг магтаа нэг үзээрэй. Арай өөр харагдах болно. Бид энэ байранд сугларцсан байгаа болохоос ингэ байрныхаа хэмжээр бурхныг сэтгээд гэж магадгүй. Хидэрхий жижигхэн байранд байгаа бид нэр. Өндөр уулан дээр гараад их эзнийг магтаж эзэн хандан залбирч байна гэж бодоод үзээрэй. Тэр бүтээгч эзэн учраас, тэр бүх отог овгийг нэрлэдэг эзэн учраас шал өөр төвшөнд бурханд нь харагдах бол. Бурхан ингээ Паул ийхүү өвдөг сөгдөн залбирч байна гэдэг маань чин зүрх сэтгэлээс хичээнгүйлнэ Эфес чуулган төлөө гос юм а гэсэн үг шүү дээ. Тийм үү? Тэгээд дөрвөн зүйлийн талаар харах бол. Эхлэегүй байгаа юм чинь ядраагүй үстэй тий. Халуун бай одоо халуун байдал тасцсан байлгүй тийм ээ. 16 дугаар ишлэгийг хамтаа ш. 16:3. Тэрээр өөрийн алдрын баялагын дагуу сүнснийхээ хүч чадлаар та нарын доторх хүнийг хүчтэй болгон сойргох болтугай. Амен. Тэрээр тэнгэр газ дээрх бүх отог овгийг нэрлэдэг. Бурхан хандан өвдөг сөгдөн залбирахтаа хамгийн түрүүнд гуйсан зүйл маань Эфес чуулганы хүн тус бүр тийм үү? Хүний доторх хүнийг хүчтэй болгох сойрох болтугай гэж гуйсан байна. Энэ үгийн даав зураад нэг гэж биччихгүй.
Илч Паул Эфес чуулганы төлөө гуйхдаа маш олон гуйлтын залбирал сэдвүүд байгаа. Магадгүй би байсан бол бурхан минь би шоронд үнэхээр өсөж гин, ядарч гин, цангаж гин. Эфес чуулганаас ч юм уу өөр хүмүүсээс хүнийг над руу илгээгээд тэдээр намайг гаргуулаад ч юм уу тэдээр намайг батлан даалгуулаад ч юм арга хэмжээ аваад өгөөч гэж гуйж болох байсан. Илч Паул тийм юм тоохгүй байгаа юм. Тэгэхээр тэрээр Эфес чуулганы төлөө гуйхдаа хамгийн чухал нэгдүгээр тооцсон гуйсан зүйл нь сүнснийхэн хүч чадлаар дотор хүнийг хүчтэй болгож өгөөч гэж гуйсан юм байна. Хүмүүс гадна талдаа маш их анхаарал тавьж байгаа. Ялангуяа ертөнцийн хүмүүстэй өмсөх харагдах байдалд маш их ач холбогдол өгж байгаа. Хүмүүс гадна талыг хүчтэй болгохын төлөө зорьдог. Харин хэрэг сэтгэл бол гадна байдал чухалч хэрэг сэтгэл давхар хүний доторхыг чухалд тооцдог гэдгийг мартаж болохгүй юм байна. Бид энэ хүн ямар харагдахаас гадна энэ хүн ямар дотортой хүн бэ гэдэг чухал байгаад идэг юм. Үмэслээ. Бидний хувьд бидний дотор хүн чухал юм байна. Тиймээс Паул гуйсан зүйл бол дотор хүнийг хүчтэй болгож өгөөч юм байна. Зарим хүмүүс гадна талдаа маш хүчтэй харагддаг гинэ доторх нь жоохон хүүхдчиг хүн байдаг. Амархан гомддог, амархан түндэг, амархан гарч гүйдэг, амархан шийдвэрсээ буцдаг. Харин хүмүүс заримдаа дотор хүнийг хүчтэй болгохын төлөө дэлхийлэг арга хэмжээ ашигладаг. Уудаг, иддэг, татдаг. Ямар нэгэн байдлаар ямар зүйлийг хийдэг. Ингэснээр би хүчтэй хүн шүү гэж өөртөө хэлж өөрийгөө хүчтэй болох гэж оролцдог. Гадна талдаас хүчтэй харагдах гэж, дотор талдаас хүчтэй харагдах гэж дэлхийлэг арга хэмжээ авдаг. Христчнэр бид тэгэх хэрэггүй юм аа. Бидний гадна тал хүчтэй байгаас гадна дотор ч хүчтэй байх ёстой ч. Харин Илч Паул маш тодорхой бидний дотор хүний хүчтэй болгож чадах зүйлийн тухай хэлэхдээ сүнснийхээ хүч чадлаар дотор хүнийг хүчтэй болгон соргох болтугай гэсэн. Өөрөөр хэлбэл эзэн бурхан минь ариун сүнсээ Эфес чуулганд өгөөч. Тэгээд та Эфес чуулганы итгэгч нарын дотор хүнийг хүчтэй болгоод өгөөч гэж гуйсан юм байна. Амархан зүрх алддаггүй хүмүүс болгон өрчилж өгөөч гэж гуйсан гэсэн юм аа. Яг үүндээ бидний дотор хүнийг бид хүчтэй болгох хүсэж байгаа бол бид эзний ариун сүнсээр дүүрэн байгаа үедээ л ариун сүнсний хүч чадлаар бид хүчтэй болдог юм байна. Амен. Бидний март энэ чухал үг юм шүү. Тэгээс энэ хүч чадал гэдэг энэ үг маань Үлс ном 1:8 дээр хэлсэн үг. Тэг адилхан утгатай үг. Ариун сүнс та нарт ирэхэд та нар хүчийг олно гэдэг энэ үг юм байна. Тэгээс бидний дотор хүн хүчтэй болох ёстой юм байна. Бидний март харин энэ зүйлийг хүчтэй болгохын тулд их эзний юу юм аа? Ариун сүнс юм байна. Тиймээс ариун сүнсээр дүүрэн байхын тулд гуйлд залбирал шүү дээ. Өглөөний залбирал. Оройны залбирал. Өдөр бүрийн залбирал юм аа. Бурхны үг юм аа. Чимээгүй цаг юм аа. Эдгээр зүйлсүүд нь бидний дотор ариун сүнсийг өгөх үед ариун сүнс хүч чадлаар бидний дотор хүн маань ямар болно? Хүчтэй болно юм. Саналыг байгаа хүмүүс. Та саналыг байгаа шүү дээ. Ариун сүнс таны дотор ирэх үед ариун сүнс 9 үр жимс юу гэдэг вүлээ? Хайр, баяр баясгалан, амар тайван, төвчээр, инэрэл, сайхан сэтгэл, итгэмж, дүлгөөн зан өөрийгөө захирах юм. Ариун сүнс эдгээр зүйлийг бидний дотор бий болгож өгнө. Хамгийн сонирхолтой энэ үгийн дараа юу гэдэг лээ? Эдгээрийн эсрэг хууль гэж байдаг. Өөрөөр энэ ариун сүнсээр дамжуулан эдгээр зан чанар бидний дотор орж ирэх үед үнийг эсэргүүцэх хууль гэж байхгүй гэж байна. Та тууштай хангалттай урагшилж чадна гэсэн үг. Тиймээс Паул гуйсан зүйл нь тодорхой хүчтэй болгонд сойрхож өгөөч. Ариун сүнсний хүч чадалгүйгээр таны дотор хүм нэлэх хүүхэд адил байсаар байх боломжтой юм шүү. ертөнцийн хүмүүс мэдлэгээр тодорхой хүчтэй болгож болно. Мэдлэг тодорхой юм тодорхой хүчтэй болгож болох гэж ариун сүнсийн энэ хүчийг хаанч хүрэхгүй юм шиг. Дотор хүмүүс тань ариун сүнсний хүч чадлаа хүчтэй болохыг өрөөж байна гэж би залбирж байгаа юм шиг бас. Өчтөр уулнаар залбирхтаа энэ үгийн төлөө та бүхэн нөлөө залбирсан юм ба. Хоёр дахь нь Паул гуйсан зүйл нь 17 дугаар эшлэл дээр. Ингэж
итгэлээр Христ зүрхэн тань нутаглаж. Амен. Энэ хүртэл юм аа. Энэ үг маань өөр орчуулган дээр харах юм бол Христ зүрхэнтэй нутаглахын төлөө нутаглах болтугай гэж бас гуйсан байна. Тэгэхээр энэ хэсгээр болохоор араасаа залгацсан юм шиг харагдаж байгаа боловч өөр библиудыг харах юм бол тус нь авч үзсэн бас байгаа. Гэтэ сүүлийн 3 залбир сэдв хоорондоо нэгт холбоотой байгаа. Нутаглах гэдэг үг маань орших гэдэг үгнээс юугээр ялгаатай байна вэ гэхээр дотор нь байгаа хил хязгаарыг өргөн болгох юм аа. Та Есүс Христ итгэх үед Есүс Христ таны дотор оршиж байгаа ч харин тэр таны дотор хил хязгаараа тэлэх үед тэр таны дотор нутагшиж байна гэсэн үг юм аа. Харин ч Паул эзэн минь итгэлээр Христийг зүрхэнд нь нутаглуулж өгөөч. Зүрхнийх нь 10% нь оршиж байсан тэр Христийн оршлыг тэр 90%, тэр 100% болгохын төлөө та ажиллаач гэж гуйсан гэсэн юм аа. Тэгэд Есүс Христ итгэх үед Есүс миний зүрх сэтгэлд орж ирэхдээ магадгүй 1%, 2% дээр байр эзэлж болох юм. Магадгүй гэж ярьж байгаа шүү. Олон өөр. Гэхдээ Христ зүрхэнд минь нутаглах юм аа. Өөрөөр бидний зүрх амин хуваа хичээсэн зөвхөн өөрийгөө боддог. Бузар булаа гинүглээ дүүрэн энэ зүрх маань нурж хар бохор зүрх маань арилж Христийн зүрх ноёрхох юм аа. Аливаа зүйлийг хийхдээ ашиг нь юу юм гэж бодхоос илүүгээр энэ нь Христийн хувьд энийг яаж хийх ёстой гэдэг үнсээс харж чаддаг байдал юм аа. Өөр хоорондоо Христ Есүс байсан тийм бодолтой болох юм аа. Паулийн гуйжаан гуйлт шал өөр байгаа. Бидний өдөр тутмын гуйлтаас. Христ зүрхэнд нь нутаглах юм аа. Дагаад Христ зүрхэнд нутаглах. Энэ зүйлийн төлөө гуйж байгаа. Энэ чиний асуултыг асуунгаа. Миний зүрхэнд Христ хэр хэмжээг нутаглаж байна гэсэн асуулт юм. Би аливаа зүйлийг хийх учир шалтгаан маань миний бодож санах үйлдэх юм маань хэдэн хувь Христ нөлөөлж байна вэ? Би зүгээр л яг өглөө босоод циклээр хийдэг юм аагээл өдөр хоногийн өнгөрч байна. Занд өдөр хоноод энэ дуурд өнгөрч байгаа шүү дээ. Энэ үед Христ бидний зүрхэнд хэр нутаглаж байна юм аа. Гүн 3 дахь гуйлт нь та ташааш уншлаа. Та нар хайр доор үндэслэн сурлагдаад цаашаа тэр хайрын ямар өргөн урт өндөр хийгээд гүн болохыг бүх ариун хүний хамт ойлгох болтугай. Амен. Түүний 3 дахь залбирлын сэдв нь хайр доор үндэслэн сурлагдаад. Тэр хайрыг ямар өндөр гүн өргөн болохыг ойлгох болтугай гэж хэлж байна. Нэг осны сүнсээр дамжуулан тодорхой хүчтэй болоод итгэлээр дамжуулан Христ зүрхэнд нь нутаглаж мөн дараа нь юугээр гинэ? Хайрыг ойлгохын төлөө. Бурхан надад хайртай гэж итгэдэг хүмүүс амен гэхгүй юу? Бид Бурхан надад хайртай гэдгийг бид итгэдэг, найддаг. Тэмдээч бид түнэр хандан залбирч итгэлийн замаар амьдарч байгаа юм шиг. Харин энэхүү Бурханы над руу хандсан хайрыг бид хэр гүн болохыг, хэр өндөр болохыг, хэр өргөн болохыг ойлгож байгаа вэ юм аа. Яг үндэ энэ хэцүү зүйл нь юу вэ гэхээр хүн өөрөө ухаарч чадахгүй юм аа. Хүн өөрөө ингээд Библи уншиж байгаа. Бурхан надад ийм хайртай байна. За. Бурхан надад 70% хайртай байна. Эсвэл бурхан надад 100% хайртай байна. Эсвэл хүмүүс намайг хайрлаж байгаа хайрыг бид за тэр надад хэдэн хувь хайртай, надад хэдэн хувь хайртай хэмжих боломжгүй шүү дээ. Энийг хүн өөрөө мэдэх боломжгүй юм аа. Бурхан надад хэр хайртайг зүгээр сонсон, итгэн, хүлээн авна. Гэхдээ энийг хүн өөрөө ойлгочих боломжгүй юм аа. Тийм учраас илж Паул яасан гэсэн үг вэ? Залбирсан гэсэн үг юм аа. Энийг хэн ойлгох вэ? Бурхан ойлгох юм аа. Заримдаа та өөрийнхөө төлөө залбирах үедээ нулимс туслалдаггүй гэж магадгүй. Гэтэ бусдын төлөө залбирахад та нулимс туслах болох бол. Бусдын төлөө цуушлан залбирахад нулимс туслах болох нь бага байж магадгүй. Очоод гар тавиад залбирж өгөхөд нулимс туслуулж магадгүй. Хэд дахин илүү хувь нэмэгдэнэ. Яагаад вэ?
Тэр хүн рүү хандсан Бурхны хайрыг та өчөөхөн болтгоо мэдэрч эхэлдэг учраас тэр. Бид бусдын төлөө үйлчилж явах үедээ тэр хүн рүү хандсан Бурхны хайрыг мэдэрч байдаг. Тэр үед бид өөрөө ирэхгүй би яагаад байгаа гэж ойлгохгүйгээр нулимс туслуулан түүний төлөө зуршлан гуйж чаддаг. Бурхны бид рүү хандсан хайрыг бид ойлгомоор байгаа. Хэр гүн том өндөр болохыг. Хэрвээ энийг ойлгох юм бол та дураараа байж чадахгүй юм аа. Хэн нэгэнд дурсан хүн яах вэ? Тухайн хүнээс хамааралтай болно шүү дээ. Яг л Бурхан таныг хайрлаж байгаа мэдэх юм бол үнэхээр таны амьдрал оронгоор өөрчлөгдөх бол. Христ итгэхэд амьдрал нь өөрчлөгдсөн хүмүүсийн ханзаарах нэр. Тэд үннийг ойлгосон амьдрал нь өөрчлөгдөж байгаа юм биш. Би сүмд яваад үннийг ойлгоод гин. Яг үннийг ойлголоо гэд амьдрал өөрчлөгдөж байгаа юм биш. Христ итгэхэд амьдрал өөрчлөж байгаа хүмүүсийг харахад үннийг ойлгосон дахиас илүүгээр Бурхны өөрөөр хандсан хайрыг ойлгосон юм. Намайг Бурхан хайрладаг юм байна гэдгийг тэр хэв хэмжээг нь ойлгох тусам түүнэр улам илүү татагддаг юм аа. Тэгээд түүнгүүгээр амьдрч чадахгүй нэгэн болж хувирдаг гэсэн юм аа. Тийм хүмүүс байгаас гэж яриад байна. Энийг олон ойлгох хэрэгтэй. Яг үнэндээ. Тэгэхээр тийм учраас залбирч байгаа юм байхгүй юу? Хүмүүсийн төлөө илж Паул залбирж байгаа гэдэг юм байна. Тэр аль хэдийн Бурхан бидэнд хайртай гэдгийг мэдж байгаа хүмүүс яг та нартай адилхан. Гэтэл улам илүү ойлгохын төлөө залбирсан гэсэн үг юм. Энэ залбирхтаа Паул бүх ариун хүний хамт гэж хэлсэн үгийг битээ мартаар. Бүх хүн ариун хүний хамт гэдэг маань ганц Эфес чуулган хийсвэлээ бүх ариун хүн энэ зүйл бас хамаатай юм шүү гэсэн утгатай. Хажууд хүндээ Бурханы хайрыг ойлгосоо гэж өрөөж байна хэлээд өгч. Амен. Бурханы хайрыг яавал ойлгох бид өөрийн зүгээс Бурханаар алхам хийх үедээ юм аа юм шүү. Бид Бурханаар алхам хийх үедээ тэр надад ойлгуулна. Гэтэ алхам хийж байгаа нь Бурхан ойлгуулж байгаа гэсэн үг биш. Алхам хийх үед тэр бидэнд ойлгуулж өгнө гэсэн юм байна. Дөрөв дэх залбирлын сэдэв бол эхний энэхүү гурван залбирлын сэдвтэй холбоотой үр дүн маягийн залбирлын сэдэв байна. 19 дэх эшлэгийг хардаа. 19:3. Мэдлэгийг давдаг Христийн хайрыг мэдснээр та нар Бурхны бүх дүүрлэлээр бэлхах болтугай. Амен. Энэхүү хайрыг арай жоохон өөрөөр Паул илэрхийлэхдээ мэдлэгийг давдаг Христийн хайр гэж хэлсэн. Өөрөлд Бурхныг бидний хайрлаж байгаа хайр маань Христэд дамжин ирсэн учраас Христийн хайр гэж өөрөөр хэлж болно шүү дээ. Гэхдээ энэ үг илэрхийлэхдээ мэдлэгийг давдаг гэж. Яагаад мэдлэгийг давдаг гэж хэлж байгаа гэхээр түрүүн хэлж байсанчлаа мэдлэгээр энэ зүйл ойлгогддог зүйл биш учраас юм байна. Тухайн үед гностизм гэсэн гаж урсгал байсан. Гностизм гэдэг гаж урсгал маань гнос гэдэг буюу мэдлэг гэсэн утгатай юм байна. Мэдлэгээр дамжуулан авралыг олж авна гэсэн гаж урсгал байсан юм байна. Энэ хүмүүсийн эсрэг Паул ярьж байгаа мэдлэгээр Бурхны хайр ойлгох боломжгүй юм аа. Бурхны хайр бол мэдлэгийг давдаг юм аа гэсэн утгатай юм байна. Оюун дага Бурхны хайрыг мэдэрсэн хүмүүс мэдлэгээр мдээгүй гэдэг нь ойлгомжтой. Мэдлэгээс давсан учраас та бид Бурхны хайрыг мэдэрч байгаа юм шүү дээ. Зарим хүмүүс Бурхны талаар сайн мэдэхгүй нэ. Гэхдээ Бурхан надад хайртай л гэдэг хүмүүс байдаг. Ойлгомжтой байхгүй. Христийн хайрыг мэдснээр Бурхны юугээр бүх дүүрлэлээр бэлгэх болдог. Үнэхээр ари өөр ангид хүн юм шиг санагдаад байна. Дэлж пав. Яг тэр нь гуйлтны харах юм бол залбирлын хамгийн ийм үр дүн төгс дүүрэлд хүрэхийн төлөх гуйлт юм ба. Нэг бас илж павл гуйж байгаа зүйл нь Бурхны бүх дүүрлэлээр энэ хүн бэлхаасан юм. Юун тэр байр машин ажил амьдрал биш. Бурхны дүүрлэлээр дүүрээсэн. Өөрөөр Бурхны оршихуй мөн чанар, Бурханд байгаа тэр шин чанар тэр бүгдээрээ энэ хүмүүс дээр байгаасаа юм аа. Энэ хүмүүс Бурхны адил дүүрэн байгаасаа гэсэн үг юм.
Энийг маш ойлгомжтойгоор тайлбарлахын хувьд аав ээж хүмүүсийн хүүхдүүдээс сонсоод урам авдаг олон үгс байгаа. Гоё үгсүүд байгаа. Баярлаагаас ахуулаад зөндөө олон гоё үгс байгаа. Гэд аав ээж хүмүүсийн хүүхдүүдээс сонсоод баярлдаг. Хамгийн хүн болон хамгийн их баярлдаг үг нь ямар үг вэ гэхлээр хүүхэд аав ээжтэй би том болоод яг тань шиг болно гэдэг үг. Энэ үг аав ээжд маш том урам өгөх болно. Паулын гуйлд яг л тийм юм аа. Таны дүүрлээ дүүрээшээ гэдэг маань яг л таны хүүхдүүд тантай адилхан байгаасаа гэж гуйж гинэ гэсэн утгатай юм. Бурхан дагаа тэр дүүрэн ирээсэй гэсэн утгаараа. Нэг осны Илж Паулын гуйлд нь тэр хүний мөн чанар бүрэн өөрчлөгдөхийн төлөө гуйж байгаа анзаарч байна. Дахин эхнээс нь харах юм бол доторх нь хүчтэй болоод дараа нь үлээ Христ зүрхэнд нь нутаглаад хайрыг ойлгоод тэгээ Бурханы дүүрлээ дүүрээд. Өөрөөр тэр хүний ертөнцийг үзэх үзэл аливаа сонголт шийдвэр бүх юм бурханлаг байдлаар өөрчлөгдөхийн төлөө тэр гуйж байгаа хэрэг юм а гэсэн утгатай юм. Тиймээс тэрээр Колосын номон дээр хэлсэн байдаг. Би хүн тус бүрийг бурхан төгс болгохын төлөө гүйдэгэ гэж. Ийм учиртай юм. Нэг осны бараг жижиг хэмжээний Есүсүүд жижиг хэмжээний бурхнууд би болохыг Паул хүссэн гуйж байгаатай алгаа байхгүй юм байна. Бурхны дүүрлээ хаасаа гэж. Бүх дүүрлээр хаасаа. Энэ чуулган дээр гэсэн ийм ивэл байгаасаа гэж хэлсэн яриад байна. Таны амьдрал дээр байгаасаа гэж яриад байна. Амен. Төгсгөлд нь тэрээр 20-21 эшлэлээр Бурхны хандан магтсан магтаалын өгсөн байна. 20 дугаар эшлэлийг 21-т хамт уншлаа 3. Идүүгээ дотор маань ажилдаг хүчний дагуу гуух буюу бодох бүхнээс минь илүү хэмжээшгүй байлглаар үйлдэх чадвартай түнд алдарн чуулган дотор бүх үеийг нь Христ Есүс дотор үеийн үед байх болтугай. Амен. Амен. Паул ийхүү залбирсныхаа төгсгөл тэрээр Магдалаар ийхүү залбирлын хэсгээ дуусгаж байгаа анзаарч байна. Тэрээр Бурханд болон Христэд алдар нь үеийн үед байх болтугай гэж хэлж байна. Тэгэхээр Бурханыг тэрээр илэрхийлэхдээ юу гэж илэрхийлж байна гэхлээр идүүгээ дотор мань ажилдаг хүчний дагуу гуйх буюу бодох бүхнээс минь илүү хэмжээшгүй баялгаар үлдэх чадвартай. Өөрөөр Паул ийхүү гуйж байгаа хэрнээ миний итгэж байгаа Бурхан миний гуйж байгаас бүр гуйхаас цаашлаад бодож байгаагаас маань хавьгүй хэмжээшгүйгээр үлдэх чадaltaй маа гэж хэлж байна. Энэ Илж Паул өөр амьдралаараа мөн бас бичээсээр дамжуулан ойлгох боломжтой юм. Яг үүндээ Бурхан та бүхний гуйж байгаагаас ч илүүгээр та бүхний бодож төлөвлөж байгаас ч илүүгээр үлдэх чадамжтай юм аа. Санал нэг байгаа хүмүүс. Амен. Зарим хүмүүс нь мэдэрч байгаа ах тийм үстэй. Та өнөөдөр ингэж явна гэдгээ төсөөлөөгүй шүү дээ. Сайн талаараа шүү. Муу талаараа гин лав Бурханаас муу юм ирдэггүй гэдгийг та нар мэдж байгаа л гоо. Зарим тийм үстэй. Тэр Бурхан таны бие хүний амьдралд байгаагүй бол энэ зүйл болохгүй байсан байгаа даа. Тиймээс юу тодорхой Паулийн хэлсэн үг өнөөдөр ч гэсэн бидний барьж залбирах ёстой үг юм байгаа юм шүү. Миний гуйх болон бодох бүхнээс илүү хэмжээсгүйгээр үлдэх чадамжтай. Нэгэн алдартай номлогч бас энэ үгсийг олон янзаар ингээд тайлбарсан байдаг байхгүй. Нэг Бурхан хийж чадна. Үлдэх чадвартай. Дараа нь Бурхан гуйх үед үлдэх чадвартай. Цаашаа нь Бурхан бодох үед үлдэх чадвартай. Дараа нь Бурхан гуйх болон бодохоос бүхнээс илүүгээр үлдэх чадамжтай. Хамгийн сүүлд нь Бурхан бодох болон гуйх болон бодох бүхнээс илүү хэмжээшгүйгээр үлдэх чадамжтай гэж. Яг энэ дээр тийм тодорхойлтон хэмжээшгүйгээр цаашлаа нь бүр бэлтгэлээр. Нэгэн бас номлогч юу гэж тайлбарлаж байгаа вэ гэхээр энд буруу өгүүлбэр байна гэж. Яг нэхээр илүү хэмжээшгүй баялаг гэсэн хэтрүүлэг 3 удаа орчжээ гэж.
Бидний бурхан яг л тийм гайхамшигт ажлыг хийдэг бурхан юм. Тэгэхээр нэг зүйлийг харин бид гуйх ёстой юм. Бид бодох ёстой юм шүү. Харин тэр бурхан илүү хэмжээшгүйгээр үйлдэхийг бид харах бол. Харин энэ гуйх дээр бид тойрог байж болохгүй юм байна. Өнөөдөр та олон зүйлийг олж харсан ч гэсэн Илч Паулаас бидний сурмаар байгаа амьдралд хэрэгжүүлмээр байгаа нэг зүйл нь бид гуймаар байна. Бид гуйлтанд тойрог баймаар байна. Цаг хугацаа таныг залхуу болгохыг битэж өшөөрэй. Бид гуймаар байгаа. Бид гуйх үед бид бодон гуйх үед хинжээсгүй баялгаар үлдэх чадвартай бурхан гайхамшиг үлдэх бөгөөд бид түүнд алдар хүрэх болно. Энэ ерөөл энд байгаа хүн тус бүрийн амьдралд байгаасаа гэж Изаиас нэрээр юрэж байна.